2025 оны өвөл ер нь ямар хөө байдалтай үйлчлэхэр байна вэ гэдэг одоо судалгааг бол манайх одоо бас ерөнхийдөө танилцуулга хийх гээд одоо байж байна. За энэ одоо урьдчилсан байдлаар бол за та бүхэн мэдж байгаа 10 дугаар сарын 14-нээс 16-ны одоо хугацаанд Монгол орны одоо нийт нутгийг хамарч их хэмжээний одоо цасан шуурсан байгаа. За энэ одоо цасны нөлөөгөөр Монгол орны бараг нутгийн нэг 80 орчим хувьд бол цасан бургуул тогтцсон байна. За энэ одоо бас цас манай аймгийн нутагт бол бас нэлээд олон цагаар үргэлжилж орсон. За цасны өндөр ер нь бол нийт тунцны хэмжээ за ялангуяа Дархан сумд бол 9 мм тунц орсон. За хамгийн багадаа бол манай Орхон сумд бол 2 мм одоо цас орсон байгаа. За цасны өндрийг бол аваад үзэхэд өнөөдрийн байдлаар за энэ сумдуудын одоо цасны одоо хэмжилтийн түн ямар байна гэхээр за Орхон сумд бол харьцангуй одоо цас бол багтаа байна. За бусад одоо сумдаар бол ерөнхийдөө нийт нутгийг хамарсан цасан бургуул бол тогтцсон байна. За энэ цасан бургуул бол хэдэн сантиметрийн өндөртэй байна вэ гэхээр 5-7 сантиметрийн өндөртэй байна. За зарим газараа бол одоо нягт хэмжиж байна. За энэ одоо хэмжлийн энэ цас тогтсон байдлыг ингээд бид нар өмнөх жилүүтэй харьцуулаад үзэхэд ер нь бол 11-р сарын за 1-р 10 мөн 2-р 10 оногт бол цасан бургуул тогтдог байсан бол энэ жил харьцангуй бүр эрт бараг сарын өмнө одоо цасан бургуул тогтсон байна. За энэ нь одоо юуг харуулж байна гэхээр ер нь энэ өвөл бол нэлээд хүндхэн байгаар байна. За одоо бол 11-р сарын уртчилсан за зуудын эрсдлийн одоо үнэлгээгээр бол манай аймгийн нийт нутгийн бол одоо нэг 29% нь ер нь хүндрэхээр байна. За нэг 50 орчим хувь нь бол хэвэн. За ийм байна нэг 19% нь бол нэлээд бас хүнд байхаар ийм одоо урьдчилсан зураг гарсан байж байна. За 12-р сар 1-р сарын одоо урьдчилсан мэдээ гаргасан ба. За энэ мэдээнээс харах юм бол ер нь олон жилийн дунджаар бол нэг 12-р сард нэг 10-аас 20-22 градус хүйтэн байдаг. За энэ 25 оны 12-р сард бол за энэ дунджаас бол нэгээс 2 градусаар хүйтэн байхаар байгаа тань. За цасны хувьд бол нэг 4-6 мм цас ордог бол за энэ тунд хэмжээнээс бол арай ахиу цас орохоор байгаа даа. За 1-р сард бол харин нэг 20-с 23 21-с 23 градус хүйтэн байдаг олон жилийн дунджаар. За энэ 26-ны 1-р сард бол 23-с 26 градус хүйтэн байхаар байна. За энэ нь одоо мөн нэг 1-с 3 градусаар бол хүйтэн байхаар ийм одоо урьдчилсан дүр зураг гарсан байгаа дээ. Тэгэхээр ер нь бол хүйтэн нүглүүд бол хүйтэн байхаар байна. Тэгээд одоо малчтан маань эртнээс одоо үүсэж илээ базаасан байх. За энэ үйлчлэлтийг бол өнтөө дагууд одоо малчин одоо за нийт иргэд бол бүгдээрээ л одоо хамтын хүчээр л энэ үлийг бол давж гарах ийм нөхцөл байдалтай урьдчилсан байдлаар гарсан байна.